Нийслэлийн онцгой комиссоос 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр сайжруулсан түлштэй холбогдуулж өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Гэтэл үргэлжлээд коронавирус гарч дүүргийн онцгой комиссын гишүүд 175 дахь хоногтой буюу хагас жил орчим бэлэн байдалд ажиллаж байна. Өдөр шөнө цаг хугацааг ялгалгүй ажиллаж буй эмч эмнэлгийн ажилтан, цагдаа, мэргэжлийн хяналт, хороод, шуурхай алба, онцгой комиссын бүх гишүүдэд баярлалаа. Зөвхөн Баянгол дүүрэг биш, монголчууд нийтээрээ цар тахлыг хазаарлах, аюулт өвчнөөс сэргийлэхийн төлөө хамтдаа зүтгэж байна. Тодорхой хэмжээгээр сэргийлж, хазаарлаж чадаж байна. Нийгмийн сайн сайхан, өөрсдийнхөө болон бусдын эрүүл мэндийн төлөө Улсын онцгой комисс, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн яамнаас гаргасан анхаарал, сануулга, зөвлөмж, хороо цэрийн дэглэмийг чандлан сахисаар ирсэн ард иргэдтэй талархаж байна. Үүрэг хариуцлагаа ухамсарлан сахилга дэг журмыг сахиж өдөр тутам олох орлогоо алдсан ч төвчээр зан өнөөг хүргэж буй бизнес эрхлэгчид, үйлчилгээний байгууллагын хамт олон удирдлагуудаа баярлалаа. Хүнд нөхцөл, хорой цайр хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байна. Орон нутгийн удирдлагуудын зүгээс өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан чадах бүхнээ хийж байгаа ч цаашид нөхцөл байдал улам хүндэрч хяналтаас гарах өндөр эрсдэлтэй байна. Олон улсын шинжээчид цар тахлыг мэд зогсохгүй, дайнтай зүйрлэхүйц урхагтай, ужиг аюултай болохыг анхааруулж, буйртай хандах, сөрж гарахыг уриалж байгаа. Гэтэл манай засгийн газарт ажлын байрыг хадгалах, бизнесийг дэмжих, иргэдийнхээ орлогыг хамгаалах санаачлаг огт гаргахгүй, тоомжиргүй шинжтэй байгаа нь бидний сэтгэлийг улам түгшээж байна. Импортоос ихээхэн хамааралтай Монголын хүнс, бусад хэрэглээний нөөц махнаас бусд нь хизээ мүдгүй дундарах нь тодорхой. Иргэд цалин орлогогүй, бизнес эрхлэгчдийн чадамж суларсаар удаж байна. Гэтэл эрх баригчид гал унтраах төдий байдлаар ажиллаж, улс орны ойрын ирээдүйг төсөөлөх, харах сөхөөгүй байгаа нь тодорхой харагдаж байна. Маргааш болохгүй юм шиг амьдрах эрх бидэнд байхгүй. Дэлхийд даяар улс орнуудын засгийн газрууд бизнесийг хамгаалах, ажлын байрыг хадгалахын төлөө өөрсдөөсөө хамаарах бүх шийдвэрийг шуурхай зоригтойгоор гаргаж байна. Гэтэл Монголын засгийн газар банкны зээлийн хүү төлбөрийг хоошлуулах, хугацаа хэтэрсэн татврын торгуулийг цуцлахаас хэтэрсэнгүй. Уучлаарай, гаргасан шийдвэр чинь байгаа онохгүй, айл өрх рүү чиглэхгүй, иргэдийн амьдралд нөлөөлөхгүй, ажлын байрыг хадгалах боломжийг өгөхгүй байна. Түрээслэгчдийн нөхцөл хүндэрч, үйлчилгээний бизнесүүд хаалгаа барьж, олон мянган иргэд ажилгүйчүүдийн игнэн чилжиж байхад юу хараад суунвэ? Ажилгүйдэл нь орлогогүй айл өрхийг олноор өсгөж, ядуурл өлөн зэлмөн амьдралыг даллах нь тодорхой боллоо. Хүнсээ грамлан авдаг иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгцээр байна. Иймд иргэдийнхээ өмнөөс, ажил олгогчдын өмнөөс эрх баригчдад хандан дараах шаардлагуудыг тавьж байна. Яаралтай ажлын байрыг хадгалж үлдээхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг иргэдээр дамжуулж жижиг дунд бизнес үйлдвэрлэлээ дэмжихгүй бол цалин орлогогүй болсон иргэд хөл хорооны дэглэмийг удаан сахиж чадахгүй төрхнэ. Тэд үр хүүхдийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө ямар ч аргаар хамаагүй гадагш гарах, ажил орлого хайх нь тодорхой. Ингэснээр халдвар авах эрсдэлд өртөх нь тодорхой. Эрүүлийг хүсвэл иргэдээ хамгаалах, иргэдээ хамгаалах нь эдийн засгаад тэтгэх гэсэн гинжин хэлхээ үүсээд байгаа учраас эрх баригчид тойргийн хөрөнгө оруулалт гэх мэт өчүүхэн зүйлсээс татгалзаад төсвийг тодтгон хэрэгцээгүй хөрөнгө оруулалтыг хасах хойшлуулах замаар хийгээч. Цар тахлын тэргүүн фронт дээр өдөр шөнийг үйл ялган ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтнууд, цагдаа, онцгой байдлын ажилтнуудын цалин хөлсийг нэмэх, онцгой байдлын нэмэгдэл олгохыг шаардаж байна. 6 сар гамшигын голомтонд ажиллаулчаад нэг ч төгрөгийн нэмэгдэл өгөөгүй хэрнээ яам тамгын газрын түвшиндийн цалин нэмснийг сонсоод ичих нүрээ хийх газар олдсонгүй. Цалингийн нэмэгдлийг зөв хүмүүстэй, зөв газартаа чиглүүлээч. Коронавирусын аюулыг дутуу үнэлж, тун удахгүй арилжих мэтээр төсөөлж, дүгнэж байгаагаа зогсоож, онцгой байдал үүсээд байгааг хүлээн зөвшөөрч, үүнд хариу үзүүлэх зохион байгуулалт арга хэмжээг төлөвлөөч. Бүх нөөц боломжийг урт хугацаанд иргэдээ хамгаалахад чиглүүлж, шаардлагатай хөрөнгө санхүүг дайчлах арга хэмжээг төвлөрүүлээч.
цар тахал намжсны дараа эдийн засгийг хэвийн горимд оруулж одооноос үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд дэмжих бүх боломжийг шавхаач. Эдийн засгаа хамгаалах нь улс иргэдэд хамгаалах цор ганц арга болцоход байна. Тийм учраас цалин тэтгэврийг баталгаатай өгөхийн тулд ажил олгогчдоос нийгмийн даатгал төлдөг шимтгэл, хувь хүний орлогын албан татвар зэргийг тахал өнгөртөл цуцалж ажил олгогчдод амьсгал авах боломж олгох шийдвэрүүдийг өтөр түргэн гаргаачээ. Хөгжингүй орнуудын зүгээс цар тахлыг дайны байдал үүсгэлээ гэж үзэж ийм нөхцөлийн эдийн засгийн горимд шилжиж байна. Тийм учраас олон улсын жишгээр улс орон ард түмнийхээ эрх ашгийг энэ тэргуунд тавиач хэмээн уриалж байна. Эрсдлийн үед шаардлагатай хөрөнгө босгохын тулд дотооддоо болон гадаадад тусгай бонд гаргах боломжигч эрх баригчид судалж үзэх ёстой болоод байна. Иймээс Монгол Ардын намын удирдлага засгийн газрыг цар тахлын үеийн цэгцтэй бодлого боловсруулж яаралтай шийдвэр гаргаж хэрэгжүүлэхийг шаардаж байна.